Food X гэдэг дэлхийд алдартай дэлхийн том хүнс үйлдвэрлэгч компаниуд оролцсон дэлхийн одоо эрүүл аюулгүй хүнсний зах зээл дээр ажилладаг энэ компаниудад зориулагдсан Food Expo олон улсын том үйлчлэн байдаг. Япон улс тогтмол зохион байгуулагддаг. За энэ жил 50 дахь удаага зохион байгуулагдсан. За тэгвэл одоо энэ жил Монголд бас Food Expo үйлчлэн бас Монгол албан ёсоор нээлттэй хийж байна. За энэ болохоор бас маш ашиглалтай. Яагаад гэх юм бол Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд одоо 3200 гаруй том жижиг аж ахуй нэгжүүд бага хүүтэй уртуудаас зээл авсан энэ хүнсний хангамжин дээр ажиллаж байгаа. За төрийн 35 байгууллага бас хүнсний аюулгүй байдал тал дээр нь ажиллаж байгаа. Тийм учраас Монгол хүн одоо эрүүл аюулгүй хүнс хэрэглэхийн тулд Монгол улсын ерөнхийлөгчийн санаасаар маш том хөлбөрөөр хэрэгжиж байгаа улс орон даяар. Энтэй зэрэгцүүлээд бас Food Expo Mongolia гэсэн үйлчлэн албан ёсоор нэгдэж байгаа туйлын баяртай байна. Өнөөдрийн энэ үйлчлэнд бол 10 орчим гадаадын компаниуд оролцож байна. Солонгос, Япон гэх мэт дээр нь 70 гаруй үндэсний хүнс үйлдвэрлэж компаниуд оролцохоор онцлог байна. Тэгэхээр би бол эх жил энэ тоовол олон болно гэж итгэж байна.